За, Наранбаатар гишүүний асуултанд хариулъя. За, улсын хурлын даргын захирамжаар ажлын хэсэг гараад ажилласан. За, Монгол улсын засгийн газрын энэ хуулийн хэрэгжилттэй холбоотой асуудлын тайлан мэдээллүүдийг бас авч сонссон байгаа. За, ингээд одоо ер нь бол засгийн газарт нэг жил байсууртай, ажлын хэсэг шигсэн нэг жил байсууртайгаар нэг жилээр хойшлуулах саналыг оруулсан. Тэгээд яагаад гэхээр бид бүхэн энэ хуулийн хэрэгжилттэй холбоотой зарим нэг асуудлуудаар анхаарах шаардлага байна. Нэгдүгээрт нь бол түрүүний сандаг өчр гишүүний хэлдэг зарим нэг одоо орон нутгуудын хилийн эргэлтийн цэгүүдийг тодорхой болгох, за хот төлөвлөлтийн ерөнхий төлөвлөгөөг батлах зэрэг асуудлууд байгаагаас гадна зарим нэг хуулийн зөрчилтэй холбоотой асуудлууд үүсэх магадлалууд бий болж байна гэж харж байгаа. Тухайлах юм бол одоо Дархан уул, Орхон аймаг зэрэг газрууд дээр энэ одоо нутгийн аймагуудын нутаг дэвсгэрийг дагнасан хот бий болгоно гэхлээр сум болоод багийн иргэдийн сумын иргэдийн төлөвчдөөр багийн иргэдийн За нэмэлт минут өгье. Сум багийн иргэдийн төлөвчдөөр иргэдийн нийтийн хуралтай холбоотой асуудал хэрэггүй гэдэг зохицуултууд байхгүй. Нэгэсэндээ төлөөллийн зарчим алдагдаад цаашлаад үндсэн хуулийн зөрчил рүү явчих нөхцөлөд үүснэ гэж харж байгаа. Тийм учраас энэ хууль хоорондын зөрчилтэй холбоотой тухайн одоо газар нутгтай холбоотой асуудлыг эрхэн хууль эрх зүйн хүрээнд зохицуулж болох уу гэдэг асуудлуудыг шийдвэрлэсний дараа энэ хуулийн хэрэгжилтийг одоо хангалттай дээр ажиллахгүй болохгүй байна. Тийм учраас бэлтгэл ажил зайлшгүй шаардлага байна гэж үзэж байгаамаа. За Амгланбаатарын Ганбаатар гишүүн алга байна. Гомбын Ганбаатар гишүүн алга байна. За Пунслмаа гишүүн, Бадамдоржийн Пунслмаа гишүүн асуулт асууя. За та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргье. Монгол улсын их хурлын 2024 оны 6 сарын 1-ний одоо хуулиар болвол энэ хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийг бол баталсан байгаа. За энэ хот тосгоны эрх зүйн байдлын тухай хууль нь 25 оны 6 сарын 1-ээс хэрэгжиж эхлэх ёстой байгаа. Тэгэхээр энэ одоо бэлтгэл хангагдаагүй байна гэдэг шалтгаанаар 1 жил хойшлох гэж байна. Тэгэхээр энэ бэлтгэл хангах ажлын